За үргэлжлүүлээд 35-аас их тоо тэдэн ширхэг тэгэнгүүтээ сөрөг тоо тэдэн ширхэг гэсэн юмнууд болчлоо. Энэ тоонуудаа харъя гэж харъя. Эхний тоо маань болохоор нэгт нь болохоор 24 язгуурдаар 3 болсон юм байна. Хоёр дахь тоо маань болохоор 12 язгуурдаар 6 болсон юм байна. Гурав дахь тоо маань шууд 36 байгаа юм байна. Дөрөв дахь тоо маань болохоор хасах 32 гэсэн тий. 5 дахь тоо маань болохоор сая янзлсан 21-ийн нэмэх нь 6 язгуурдаар 6 байгаа. За энэ дундаас болохоор энийхэн язгуурдаар 3 ч юм болохоор ойролцоогоор за 1.7 тоо ч юм уу язгуурдаар 6 ч юм болохоор 2.1 тоо ч юм уу байгаалах гэхдээ эрэг тоон дооштой угаасаа тий. Тэгэхээр энэ бол угаасаа эрэг тоо байгаа. Энэ эрэг тоо байгаа. 36 эрэг тоо байна. Энд нэг сөрөг тоо байна. Энэ болохоор угаасаа бас эрэг тоо байгаа. Энэ хассан юм байхгүй тий. Эрэг тоо нэр эрэг тоо юмсан тэмцээн эрэг тоо байгаа. Тэгэхээр энэ дээр саяны асуултан дээр маань сөрөг тоо хэдэн ширхэг байгаа вэ? Тэгэхээр сөрөг тоо болохоор зөвхөн ганц л тоо байгаа юм тийм үү? Харин 35-аас их тоо хэд байгаа вэ гинэ. За энэ бол угаасаа сөрөг тоо хэмжээ 35-аас бага тийм. Нөгөө хасах нэг гэдэг чинь 2-оос бага гэдэгтэй адилхан шүү дээ. Энэ сөрөг тоо хэмжээ нь угаасаа 35-аас бага. За энд 35-аас их тоо нэг ширхэг байна. Энэ болохоор 35-аас их үү бага уу? Яаж ярих вэ гэхээр уул нь шууд квадрат төвшүүлж болно. 35-аас квадрат төвшүүлээд 24-өөс квадрат төвшүүлээд тэнгуүл болохоор 24-ийг үржтэн 24 гэж гад бодоод нэг тоо гаргаад тэрийгээ дахиад 3-аар бичээд нөгөөд нь болохоор 35-ийг үржтэн 35 гэж бодоод тий. Тэрийг хооронд харьцуулаад хийж болно л доо. Гэхдээ энэ дээр болохоор арай жоохон хэлбэр юм хийж үзье. Бид нарт болохоор эхний тэнцэл биш маань байгаа шүү дээ. Энэ байгаа тий. Тэс нисхийг гуулаад ишээ өдөрч болох нь. За тэнгууд 24 язгуурдаар 3 гэдэг чинь 24 язгуурдаар 3 язгуурдаар 3 гэдгээ багасгаж үзээдэх үү ийш нь 24-гээд язгуурдаар 3 гэсэн тоо байлаа. Би энийг багасгаад 24 язгуурдаар 3-ыг нь болохоор арай бага тоогоор солилцлоо тий. 5-ыг хуваах нь 3 гэдээс хаваар солилцъя. Тэгэх юм бол 3-ыг 24-тэй ураагаад үзсээр чинь 8 болчлоо. 5 8-ийн 49-тэй. Багасгаад 40 байсан чинь энэ чинь угаасаа 35-аас их байна. Энэ нэг тоогтэй багасгаад үзсэн чинь 35-аас их тоо гараад ирсэн гэдэг чинь энэ угаасаа 35-аас яг их байж таарна байхгүй юу? Тэгвэл энэ 35-аас их юм байна. 12 язгуурдаар 6 гинэ. 12 язгуурдаар 6-ыг нь болохоор ихсэж болно багасж болно тий. Энийхээ алийг нь хэрэгсэн байна. Эдгээр дээр болохоор ихсгээд үзчихье. Ихсгээд 12 гэснээр язгуурдаар 6-гийн орнд болохоор 5-ыг хуваах нь 2 гэдээ ихсэж. Тэгэх юм бол бас адилхан 12-ыг 2-тэй хуваахаар чинь 6 яваа. 6 5-ын 30 гээд 35-аас бага тоо гараад ирлээ. Энэ тоог өсгөөд үзсэн чинь 35-аас бага гарч байна. Тэгэхээр энэ л угаасаа 35-аас бага тоо юм байна. За 35-аас их тоо 1 ширхэг байна, 2 ширхэг байна. Энэ 3 тоос өмнөх хэрэгтэй тий. За нэг нь болохоор 21 дээр нэмэх 6 язгуурдаар 6 гэсэн тоо юм байна. Нөгөөх нь болохоор 35 гэсэн тоо юм байна. Энэ хоёрын аль нь их бэ? Мэдэхгүй тийм үү? Хоёр талаас нь шууд 21-ийг хасчээ. Тэгэхээр 6 язгуурдаар 6 боллоо. 35-аас болохоор 21 гисад 14 боллоо. Тэгэхээр чинь 6 язгуурдаар 6-гаа багасгаж үзэх үү? 6 язгуурдаар 6 байгаа. Язгуурдаар 6-гаа багасгаад энэ 7-г хуваах нь 3 гэдгээр нь солиж үзье. Тэгээд 6-г үржтэн 7-г хуваах нь 3 болоод 3 дараа ячаар 2 7 14. Тэгэхээр 6 язгуурдаар 6-гаа багасгахаар 14 нөрөө гарч иж байна гэж чинь энэ тэмдэг бол угаасаа ийм байх юм байна. Тэгэхээр энэ дээр ингэж харах юм байна. Энэ тоо маань анхны нөгөө 5 дахь тоо маань болохоор 35-аас их байх юм байна. Тэгээд сөрөг тоо болохоор 1 ширхэг байсан. Энэ дээр тоолцсон байгаа. Нөгөөд нь болохоор энэ 35-аас их 1 ширхэг, 2 ширхэг, 3 ширхэг. 3 ширхэг 35-аас их тоо байгаа юм байна. Тэгэхээр энэ G-ийн оронд болохоор 3-ын тоо. За 5 тооны мандаас яхаа 35-аас их тоо 3 ширхэг байна. Дараа нь сөрөг тоо 1 ширхэг байна. Одоо тоонуудаа болохоор хийсэнд баглуун дарааллуулаад тавьж үзье гинэ. Тэгэхээр энэ дэр бол яхаа шууд нөгөө нэг сөрөг тоо маань орж штэ. 1 ширхэг сөрөг тоо гол юм чи энэ сөрөг тоо ч болохоор хэдээс ч бус бүх тоонуудаас бага байгаа штэ. Тэрнийхэн дараа болохоор 35-аас бага тоо хийж болох юм те. Энэ болохоор 35-аас бага байгаа штэ. Тэр бид нар болохоор шууд 4 болон 2 гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Энэ болохоор сөрөг тоо бусдаас бүтээнээс нь бага. Дараа нь энэ дэр болохоор нөгөө ийм 35-аас бага тоо маань байгаа. Тэнгүүтээ 35-аас их тоонууд маань энэ 3-ын аль нэг дээр нь орж ирнэ гэсэн үг чинь тийм үү? Тэгэхээр бид нар 4-ийг болон 2-ыг одоо шууд хайчих болно. Энэ бол хамгийн бага нь байгаа. Энэ дараагийн бага нь байгаа. Одоо нөгөө 3 тооныхон үед.
За 24 язгуурдугаар 3 гэсэн тоо байгаа юм байна. 36 гэсэн тоо байгаа юм байна. Нөгөөд нь 5 тоо маань. Энэ хоёрыг хэлээд хамт нь жишээлбэл 24 байна, 36 байна. Хоёулынгийн шууд 12-т хуугаад үзээдгүү. Тэгэхээр 24 өчөөрөө 2 язгуурдугаар 3 болчихно гэсэн үг тийм. 36 маань болохоор 3 болчихно. Би эндээс язгуурдугаар 3-га багасгахгүй. 2 язгуурдугаар 3 байна. Язгуурдугаар 3-га багасгаад үзлээ. Тэгэхээр 5-ыг хуваах нь 3 боллоо. Энэ 2 3 ч хооронд хороолдохгүй шүү дээ. Шууд дээлтэй 2 5-ын 10 боллоо. 13-т боллоо. 13-т бахаар чинь нэг тийм 3 бүхэл 3 гэх нэг төсөлгөө хэлсэн артын батар хараад ирж штэ. Энд чинь бол угаасаа 3-аас их тоо байгаа зү. 3-цэг 3 гэж явж байгаа юм чинь. Тэгэхээр энэ ийм байх юм байна. Энэ ийм байх юм гэхээр энэ тоо бол 936-аас их юм байна гэхгүй. Одоо нөгөө тоо маань хаана орох юм бол нөгөө тоо маань болохоор энэ хоёроос хоёулангаас нь их байх юм болов уу? Хоёулангаас нь бага болох юм болов уу? Зөвхөн орох юм болов уу гэдгийг мэдэхгүй байгаа юм чинь энийг жишж үзье те. Энийг шууд 36 байгаа жишээ үзье тэгэхээр 21 дээр нэмгэн 6 язгуурдугаар 6 нөгөөдгийг болохоор 36 дахь жишээ үзье. Энэ тоо уул нь 35-аас бол их байсан шүү дээ. За эхлээд яг 21-ийг хасчих шууд хоёр талаас нь. Тэгэхээр 6 язгуурдугаар 6 боллоо. Нөгөөх маань болохоор 36-аас 21 гисаад 15 боллоо. Тэгэнгүүтээ 6 язгуурдугаар 6-гаа өсгөж үзгөө. 6 язгуурдугаар 6 маань болохоор өсөд энэ дээр 5-ыг хуваах нь 2 болж өсөх юм байна. Энэ дээр болохоор 6 язгуурдугаар 6 маань 5-ыг хуваах нь 2 болоод өсчихье. 6 язгуурдугаар 6-гаа өсгөд үзэхээр тэнгууд 6 2 чинь хураах тараа 3 болдсон шүү дээ. 3 5-ын 15 гэж гараад ирлээ. Тэгэхээр 6 язгуурдугаар 6 бол 15-аас бага юм байна гэхээр энэ 36-аас бага юм байна. 36-аас маань нөгөө юу тоо маань их байгаа тийм 24 язгуурдугаар 3 маань л их байгаа тийм үү. Тэгэхээр энэ дээд харсан чинь нэг бол хамгийн том нь дараа нь 3 дараа нь 5 нөх гэдэг. Нэг хамгийн том нь дараа нь 3 дараа нь 5 нөх юм байна. Гэт энэ дээр нэгэ задлж утсан 335-аас их нэг тоо сөрөг тэнгуүдээ бүх тоонуудаа цувуулаад ихэнх өсөх дараалал нь бичээд үзсэн чинь ийм хариу гарч байна. За өнөөдөр үзсэн шинэ үгнүүд гэх юм бол ийм үгнүүд багш байна тий. Эерэг сөрөг бүхэл тоо тэнцэл биш нэгэн зэрэг харьцуулъя. За энэ болохоор нэг юм хуваар тий. А гох нь B гэдэг тавьсан байх юм болохоор B-г нь хэлээд байгаа. Тэгснэ яснаачлах гэдэг нь маань болохоор яг монголоор нь утгачлаад хэлэх юм бол яг нь язгууруудаас салгал гэсэн үг. Нэгээс сасны язгуурдугаар 6 гэсэн юм байлаа гэдгийг энийг космосоор нь үрчиж байгаа л тий. Язгуур гэсэн юмудаас салгаад дөрөв болох хастай болгоодсон тий. Гэтэ энийг болохоор шууд нэгээр үрчиж байгаа. Иглээ шууд юм дураараа юмар үржихгүй болохоор нэгээр үрчиж байгаа юм шиг болгоод энийхэн дээд дотор нь адилхан юм үржиж тэгжиж үржиж байгаа шүү тий. За энийг скриншотыг хийгээд авчаарай. Дэшигээ яваад энэ плайн байлаа бичлэг маань урт талаад 2 хуваагдаад хийчлээ. Уучлаарай. Баяр та.